дараагийн мэдээлэл танилцуулъя. Лав гарагт бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзсан байна. За тэрээр Сергей Лавровтай уулзах үеэрээ Оросын холбооны улстай тогтоосон стратегийн түншлэлийг ихээр өндөрөөр үнэлж байгаа гэдгээ мэдгдсэн байна. За тэрээр мэдэгдэхдээ Оросын холбооны улстай тогтоосон харилцаагаа үнэхээр үн цэнтэй гэж хэлээд илүү гүн гүнзгий хамтын ажиллагаа харилцан дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. За тэрээр хоёр улсын хувьд бол бодлогоо бол харилцан уялдуулах ийм бодлогыг бэхжүүлж байгаа. За нийтлэг ашиг сонирхлоо хамгаалах ёстой гэсэн мэдээллийг Хятадын төрийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүдээс мэдгдсэн байна. За бүгд найрамд Хятад ард улс болон Оросын холбооны улс нь стратегийн түншлэлийн харилцаатай улсуудад тооцогддог. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд маш олон улстай стратегийн түншлэлтэй байдаг. За эдгээр харилцаан дотроо хамгийн дээд түвшний харилцаа нь бол Оросын холбооны улстай тогтоосон харилцаа гэж тооцогддог. За энэ утгаараа Оросын холбооны улстай тогтоосон стратегийн түншлэл нь тус улсын бүс нутаг болон олон улсын давцанд явуулж байгаа бодлогод нь гол нөлөөллийг үзүүлдэг юм. За хоёр улсын хувьд олон талт тогтолцоог дэлхийн давцанд бий болгох ёстой гэж үздэг учраас Америкийн нэгдсэн улсын манлайлалыг сүрэн зогсох зорилгоор хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаа. За энэ зорилгоор бол нүүб болон бусад бүс нутгийн байгууллагуудын хүрээнд харилцаа хамтын ажиллагаагаа уялдуулсаар ирсэн. За ялангуяа нүүбийн аюулгүй зөвлөлдөр аливаа нэгэн тогтоол батлагдах тохиолдолд харилцан бие бинийгээ дэмжих, за эсвэл харилцан зохицуулттайгаар вето тавих эрхээ ашиглах зэргээр олон улсын давцанд байр сууриа нэгтгэсээр ирсэн. Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд харин хэлэхдээ Хятад Ираны дайнаас үүдсэн тасалдал байгаа. За үүн дотор бол Ормосын хоолоогоор дамжин өнгөрөх тээврийн хязгаарлалтыг даван туулгаж шаардлагатай эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхэд Оросын холбооны улс тусалцаа дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэж хэлсэн байна. За тэрээр хэлэхдээ мэдээж их хэрэг Оросын холбооны улс бүгд найрамд Хятад ард улс болон бидэнтэй тэгш харилцан ашигтай зарчмын үндсэн дээр хамтран ажиллах сонирхолтой бусад оронд тулгарч байгаа нөөцийн хомслыг нөхөж чадна гэж Лавров хэвлэлийн баг хурлын үеэр мэдгдсэн байна. За мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин удахгүй бүгд найрамд Хятад ард улсад аачлах төлөвтэй учраас гадаад хэргийн сайдын хувьд энэхүү уулзалтыг зохион байгуулж айлчлалын бэлтгэл ажлыг бас хангаж байж болзошгүй гэж харагдаж байна. За мөн энэ бас уулзалтын үеэр Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс Иранд явуулж байгаа дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор ойрхот орондод үүссэн эмх замбраагүй байдал нүүрлээд байгаа. За үүнд бол Хятад улсын хувьд тогтворжуулагч хүч мөргөлдөөнд зуучлах боломжтой хүч гэдгийг харуулахыг зорж байгаа. За тийм учраас дэлхийн улс орнуудын зүгээс бүгд найрамд Хятад ард улсаас дэмжлэг хүсэж байгаа. За сүүлийн хоногудад бол бүгд найрамд Хятад ард улсад дэлхийн улс орнуудын удирдагчид айлчилсан байдалтай байна. За тухайлах юм бол Испаний ерөнхий сайд Педро Санчес, Абу Дабигийн угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бин Саид Аль Нихан, Вьетнамын удирдагч Тоо Лам нар бол энэ 7 хоногт бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпинтэй уулзсан. За энэ дипломат ажиллагаа гадаад орнуудын зүгээс бүгд найрамд Хятад ард улстай дипломат ажиллагаагаа өргөжүүлэх ийм сонирхол байгаагаас харахад ойрхот орондын эргэн тойрондох дипломат үйл ажиллагаа нэмэгдэх боломжтой. За ялангуяа Иранд нөлөөлөх хүч бол Хятад байгаа гэж улс орнууд үзэж байгаа учраас энэхүү бүгд найрамд Хятад ард улсаас дэмжлэг хүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Персийн булангийн орнууд Ираны хөрш рүү хийсэн давталгаа хязгаарлах, за Тегераныг хилцээрийн ширээнд суугаад бүгд найрамд Хятад ард улсаар тусдуулахыг хүсэж байгаа гэж шинжээчид үзэж байна. Бүгд найрамд Хятад ард улсын хувьд Иранд нөлөөлөх эц хүчтэй, нөлөөтэй. За энэ нөлөөгөө шууд бусаар илүү ашиглаж чадна гэдгийг харсан зарим нэгэн найдвар хүлээлт байгаа гэдэг учраас эдгээр дипломат ажиллагаа хүчтэй явагдаж байгаа гэдгийг Сингапурын Ниньян технологийн их сургуулийн дэд профессор Дилиан Ло Франц пресс агентлагт мэдгдсэн байна.